эр хүнийг баталгаатай дурлуулах арга гэж байдаг уу? Та нар юу гэж бодож байна? За өдрийн мэнд найзуудаа. Та нарт энэ өдрийн мэндийг хүргэе. За би тэгээ өнөөдөр коучингийнхоо зөвлөгөөг өгөөд нэг охинтой яг надаас нэг коучинг аваад жоохон урт хугацааны коучинг авсан. Тэгээд яг өнөөдөр битэрийн 3 дахь уулзалт байсан байхгүй юу? За тэгээ 3 дахь уулзалт байгаад нөгөө охин чинь надад аягүй гоё талархаад тэгээд яасан бэ гэхээр яг энэний урдлын уулзалтан дээр урдлын буюу бараг анх надаас коучинг авч эхэлтэл ингээл яг ингээд нэг харилцааны тухай ингээл ярьж эхэлж байгаа шүү дээ. Ингээл нэг жоохон зөвхүүлгаа. Тэгээд хоёр дахьсаа аялал бүр жоохон дэлгэрүүлээд би нэгс өөртөө амар дурлуулмаар байна. Нэгс дурлуулах баталгаатай арга байна уу? Тэгэх юм бол өстө коучинг гэж юм ингээд дабл ди трипл ди одоо өстө үгүй яриг гэдэг нэ. Тэгэхээр би за баталгаатай дурлуулах арга гэж байхгүй. Гэхдээ магадлалыг нэмэх зүйл бол байгаа гэд. Тэгээ би хэдэн арга техник хэлж өгсөн байхгүй магадлалыг нэмэх. Тэгсэн чи тэр нь аягүй үйлчилжээ. Тэгээ нөгөө чи үйлчлээд бүр айгүй тийм happy байгаад өнөөдөр бүр амар аз жаргалтай. Тэгээд нөгөө үйлчлүүлэгч өөрөө ингээд аз жаргалтай юм гоё байхаар би өөрөө бас давхар амар баярлж байгаа байхгүй юу? Би ч өөрөө давхар баярлаад хүүшээ нэрээ ингээд те энэ магадлал бас ингээд энэ охинд үйлчилж байгаа болол бас хүн болгонд бас үйлчлэх боломжтой. Ягаад тэгэхээр энэ миний өөрийн зүгээр л ерөнхийдөө амьдрал дээр хийдэг зүйл учраас одоо ингээд хүн чинь өглөөсөө шүтээ угаатайгаа адилхан ингээд өөрийнхөө мэддэг юм хүн асуухгүй бол хэлж өгдөг шүү дээ. Ягаад тэгэхээр би мэдж байгаа болохоор нөгөө хүн ч гэсэн мэдж байгаа гэсэн мэдрэмж аваад идэг учраас за тэгээд энэ охин минь яасан бэ гэхээр бүр яг наачаа өстө гоё арга би өстө мэддэггүй байсан гэсэн учраас би энийг ярьж байгаа маа. За эрчүүдийг гүн дурлуулах арга техник байна уу? Байхгүй. Тэгтээ магадлалын хэдэн онл байна. Магадлалын одоо хэдэн чи үйлдэл хийх ёстой тий. За тэрүүгээрээ ингээд чиний тэр дурлуулах магадлалыг нэмж болж байна. За тэрний эхнээс нь явъя. За хамгийн эхнийх нь болохоор confidence буюу одоо би чи confidence coach шүү дээ. Хамгийн эхнийх нь өөртөө итгэлтэй байх. За өөртөө итгэлтэй хүнд ямар ч хүн айгуу татагддаг. Тэгэхээр хэрвээ өөртөө итгэлтэй болмоор байх юм бол миний коучингийг аваарай. За тэгээд өөртөө итгэлтэй хүнд бүх хүмүүс татагдчихэдэг. Ер нь эрэгтэй, эмэгтэй, хүүхэд, хөгшин, залуу гэлтгүү одоо хүний хайрыг татчихэдэг. Ингээд attracted амар тийм өндөр байдаг. За би ерөнхийдөө ингээд заримдаа англиар ярихаар араас нь англи үгээ заавал монголоор хэлдэг шүү. Ингээд автоматар бас тэгэж яриад байгаа л уучлаарай. Зарим хүмүүс бас жоохон дургуутсахад байдэ. Гэхдээ би яг англи үг хэлж араас нь монголоор хэлдэг учраас бас давхар хичээл орж байгаа шүү гэсэн. За тэгээд яг гэхээр өөртөө итгэлтэй байх хэрэгтэй. Өөртөө итгэлтэй бүх зүйлд бүх хүмүүс татагдана. Тэгэхээр эсрэг хүс чинь ч гэсэн татагдана. За тэгээд эсрэг хүстэнтэйгээ хамт байхдаа одоо хоёрдугаар зэргийн магадлал нь юу вэ гэхээр одоо хоёр дахь магадлал нь юу? Эхнийх нь бол өөртөө итгэлтэй хань шүү дээ, тэ. За хоёр дахь нь болохоор яах вэ гэхээр тэр залуугаа маш гоё сонсож өгөө. Тэ? Ер нь ихэнх хүмүүс ингээд нөгөө юу яадаг одоо өдөр болгон ингээд ямар нэгэн асуудал гараад тэ одоо найзтай ч юм уу одоо ингээд бүх проблемыг ярих боломжгүй бас асуудал одоо гарч ирж байна. Тэгэхээр хэнд ярих вэ гэхээр коучд, сэтгэл зүйчд эсвэл хостол хайртай хүндэл ярьдаг байхгүй тий. Ягаад тэгэхээр итгэж байгаа хүмүүс учраас. Тэгэхээр маш тэрийг нь маш гоё чин сэтгэлээсээ сонсож өгөх хэрэгтэй тий. Харин тийм үү тий ахаа гэдэж болохгүй. Яг чин сэтгэлээсээ сонсоод нэг гаргалгааг нь гарах гэж нэг шийдэх гээд хэрэггүй хэрэг чамаас гаргалгаа асуул чи хэлж өгөөрэй. Гаргалгаа байхгүй бол зүгээр сонсож өгөөрэй тий. Тийм үү. Яг тийм болоо юу тий чи яг тэгж бодож байгаа юм уу? Хэрэг чамаас гаргалгаа асуух юм бол тэгвэл зүгээр юм бэ. Гэхдээ би анх удаа сонсоод надад ийм тохиолж байгаа болохоор би сайн мэдэхгүй байна. Гэхдээ би бодоод чамд бас үгүй ч гэдэм үү тий. Ингээд маш гоё. Тэгээд ингээд яаж захтай маш гоё зөөлөн дулаахан инээмсэглэж байгаарай. Одоо эрэгтэй хүмүүс эмэгтэй хүний байглаасаа юм татагддаг юм гоё ингээд инээж байгаа уян налархай зөөлөн тийм байгаа эмэгтэйчүүдэд маш их татагддаг. Тийм болохоор маш гоё юм уян налархай зөөлхөн инээмсэглсэн ингээд зөөлөн гоё инээмсэглсэн. За тэгээд өөрийгөө араа шоолцсон шүү sorry. За тэгээд би ч ер нь би чинь наваа мэддэг хүн байх юм бол би ер нь дандаа инээж идэг байхгүй. Гэхдээ яг ингээ юм яриа инех юм бол би ч амар чанга инээд юм хаахаа. За тэгээ anyways. За тэгээ тэр хүний гоё сэтгэлээсээ сонсож өгч байгаарэ тий. Маш гоё эмгтээлэг тий. Уян налархай байгаарэ. За тэгээд тэр уян налархай баймаар байх юм бол тэр нөгөө Гешогийн юуг үзээрэй тэр бүр ингээд бугуун хүртэл тэдэн санаж гарсан байх хэвээр юм байна гэд сүүл би тэр киног үзэхээр бүр ингээд шал өөр үзгээр үзчихсэн. Тэгэхээр ийм гоё feminine energy одоо ямар хүмүүст эрэгтэй хүмүүс яагаад ингээд татагдаад байна гэхээр эмгтээлэг байдалд нь аягүй татагддаг байхгүй. Эмгтээлэг зөөлөн айдуу байгаа нөхцөл нь би өстө чадна би өстө алаад үгэн чиний надад хэрэг байхгүй гэсэн юм ямар ч эрэгтэй хүн ерөөдөө ихэнх нь дийлэх хувь нь
дургу байдаг. Ийм зөөлөн уян налархаа өндөртэй. Тийм болохоор гоё зөөлөн инээмсэглээрээ уян зөөлөн гоё тийм зөөлөн хандаарай. За дээрэс нь хит их араас нь битгий гүүгээрээ тий. Ингээ мессеж хичээл чи яга надтай уулзах байгаа нь уулзна гэчээд уулзаагүй муулзаагүй гэл тий. Ингээ хит араас нь зууралтахаар тэд чинь нөгөө өөрсдөө ангаа хөөцөлдөж байгаад барих дуртай байдаг учраас тийм юмд бас айгуу дургу байдаг. Тэгэхээр яг ингээд татагдаж явахт нь үргэлж магадaltaй учраас нэг амар хойноос нь хөөцөлдөд авах хэрэггүй. Тий мессеж хичүүлсэн хариу өчөөд гоё нэгээд оо тийм үү гэдэг асуусан нь хариулчаад тий тэгээд бичихгүй байх юм бол окей тэрүүл эцтэй юм үстэй. Тэгэхээр яах вэ гэхээр бичихгүй байх чи яагаад бичгийг хүлээгээд ингээд стресстэй дээ гэхээр чи айгүй хийх юмгүй завтай байгаа даа байхгүй тий. Тэгэхээр юу яах хэрэгтэй? Эмэгтэй хүн өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй байх хэрэгтэй тий. Мэдээж мөрөөдөлгүй гэж байгаа юм биш. Гэхдээ мөрөөдөлтэй хүрэхин тулд яах вэ гэхээр чи зорилгоо тодорхойлох хэрэгтэй. За тэгээ яг 10 жилийн дараа хэн баймаар байгаа тий 10 жилийн дараа хэн байгаа тий тэрийг төлөвлөөд тэгээд 10 жилээсээ наашаа түлхээд одоо ухраач бодно тий одоо тэгвэл 9 жилийн дараа би юу хийх вэ 8 жилийн дараа юу хийх байх вэ гэдэг ингэсээр байгаа энэ чинь шахагдаад өнөөдрийн одоо дараа жилийн план дээр чинь ирнэ. Тэгэхээр чи эртнээс төлөвлөгөөгөө гаргацсан байхад тэр төлөвлөгөөн дээр очиж чаднаа. Тэгэхээр тэр төлөвлөгөөн дээрээ 10 жилийн дараа чи мэдээж ямар ч хүн одоо ингээл тий дандаа сайн сайхан мөрөдөж байгаа. Тэр мөрөдөлтөд хүрэхин тулд хүн дандаа өргөлж, сурч, боловсрч өөрийгөө хөгжүүлж явах хэрэгтэй. Тэгэхээр одоо эрэгтэй хүн чамтай уулзах гад те уулзах цаг авсан байж яснаа те ингээд болцоо тогтоосон байж яснаа гинт завгүй болоод ямар нэгэн ажил гараад тэр хүн ингээд завгүй болчлоо гэхэд чи ард нь хийх зүйлтэй байх хэрэгтэй. Оо чи надтай уулзах гэчээд уулзсангүй. Ер нь заавал энэ эрэгтэй хүн гэхгүй эмэгтэй хүн ямар ч хүн дээр те би чамд өстой нэрээ чамтай уулзна гэ нүур гараа угаад нөгөө хувцас өмсөд те өстой нүур маа будаад өстой үсгэзгийн янзлуулсан байсан шүү дээ. Тэрс тэгэж битгий л. Оо чи завгүй болцсон окей тэгвэл it's окей. Тэгвэл хоёлаа дараа одоо чиний миний цагийг харж агаад хоёлаа дуртай цагаа дараа товлъё. Окей. Гэт ерөөсөө тийм одоо стресс хөвцөн чи тэгсэн гэсэн юм гаргаж болохгүй. Тэр цагтаа яах вэ гэхээр чи харин баярлж хүлээж аваад өөрийгөө хөгжүүлэхдээ одоо зэр тий чи гоё ном уншижсэн бол номоо өргөжлүүлээд унш. Одоо жишээлбэл би болохоор бас ер нь жоохон ном унших айгуу дуртай байхгүй юу. Тэгээ сүүлийн үед бас гоё ингээд сонсдог ном гарсан чинь тэр бас надад айгуу таалагдаад сонсдог болчдөг. За тэгээ дээрэс нь би бүжиглэх дуртай, йога хийх дуртай. Тэгэхээр хэрэг би ингээд надад тавсан хүн байх юм бол би жим рүүгээ яваад дасгалаа хийдэг те нэг дасгалаа хийж гэжтэй нэг 10,000 алхал ирж байгаа байхгүй юу. За тэгээ эсвэл би гоё бүжигэнд явдаг, йогонд явдаг, эсвэл яг ингээд цаг нь таарж явал sound meditation суудаг. Тэгэхээр яг ингээд өөртөө ингээд өөрийгөө одоо хүсэл мөрөөдөлтэй өөрийнхөө хийх дуртай зүйлтэй байгаарай. Тэрлүүгөө шууд цагаа гаргацдаг те. Чи зүгээр ном унших чамаас юу ч шаардахгүй шүү дээ. Одоо бараг ном унших бараг гар утсан дээр бараг сүйлээд байгаа юм тийм. Чи уул руу алхаж болно. Чи ямар хүсэл мөрөлдөө юу хийх дуртай тэрийг хийгээрэй гэж хэлмээр байна. За тэгээд дээрэс нь яах вэ гэхээр юу яах вэ? Энэ бүхнийг хийж байгаа тохиолдолд эрэгтэй хүн чим рүү аягүй гоо тэгж татагдчихэдэг. Тэ? Ягаад тэгэхээр ингээд хойноос нь хэд их хөөцөлдөхгүй байна. Өөрийгөө дандаа хөгжүүлээд байна, тэ? За тэгээд одоо сүүлийн үед маш их энерги ярьдаг болсон. Энерги тэр хүн хэдэн сарын хэдэн төрснөөс шалтгаалаад тий. За одоо би жишээлбэл 2 сарын 25-нд төрсэн байхгүй юу. Тэгэхээр надад 2-ын тооны энерги маш их байдаг. Ягаад тэгэхээр ингээд 2-ын тоо маш их орсон байдаг учраас тий. 2 сарын 25 гэл тий. За тэгэл 225 гэл нэмэхээр 9-ийн тооны одоо би чинь хамааралд орно. За сар өдрөө төрс өдрөө нэмэхээр тий. За 25 төрсөн гэл тэгэнгүүт яг өдрөө бодохоор 7-8 гэхээр бас л ингээд ийм нөгөө юу руу орж идэг. Өөр одоо тий 7-гийн тооны хүний энергийг би өөртөө хадгалж идэг. Яг ерөн шигээ адилхан чи тэр эсрэг хүстэй хүнийхээ бас одоо төрсөн он жил одоо ордоор нь бас ялгаа тоог нь хараад чи бас тодорхой хэмжээнд уншдаг байх хэрэгтэй. Чи бүр нарийн дэлгэрэнгүй биш юм аа гэхэд адаглаад энийг уншуулж бас болно. Надад бол бас маш гоё ингээд нөгөө тий тоогоор нь бүрэн одоо хүнийг гаргаад өгдөг тийм гоё бас хүнтэй би бас гоё холбоод өгч болно. За тэгээд тэрийг ойлгоод эхлэхээр яадаг вэ гэхээр бүх юм амар амархан болчдөг. Тэгэхээр эрэгтэй хүнийг өөртөө дурлуулах арга байна уу? Яг миний энэ блогийн бичлэгийн араас юу гэж бодов? Тэгээд яг миний энэ гоё 5 аргыг гоё хэрэглээд үзээрэй. Тэгээд яасныгаа надад энэ гоё миний энэ YouTube сууган дээр коммент бичээд үлдээгээрэй. Би хармаар байна шүү. Окей? За дараагийн бичлэгээр уулзъя. Түр баяртай.